Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Let's Go Monk Network хамтдаа бүтээх Монголын мөрөдөл төрийн бас байгууллагын тэргүүн өрөнгөө байна. За манай төрийн бас байгууллагын зүгээс байгаль орчинд хэрхэн ээлтэй хандах, за нөгөөтэй бүр гард орох материалаараа хэрхэн шинэ жилийн гоё чимэглэлийг хийх талаар цоврал видеонуудыг та бүхэнд хүргэж байгааг харсан баг. Энэ удаа миний ээлж болж байна. Тийм учраас та бүхэндээ гоё гард орох хаягдл материалаа хэрхэн шинэ жилийн чимэглэлийг хийх талаар та бүхэндээ зааж хуваалцах болно. За тэгээд миний өнөөдрийн ашиглах материал бол энэ хуванцар сав байна. Тэгээд ер нь бол дэлхийн нийтээрээ энэ хуванцар савраас бол татгалзах аяныг бол маш их өрнүүлээд явж байгаа гэсэн та бүхэн бас мэдж байгаа байх тийм. Энэ бол байгаль орчингийн одоо хор нөлөөллийн нэг зүйл болдог бүтээгдэхүүн байгаа. За тэгвэл би энийг болохоор хог хаяггүйгээр дахин ашиглах нэ. За хоёр дахь нь хэрэгтэй материалууд байгаа. За хэрэгтэй материалын хувьд гэх юм бол ийм бидний одоо өдөр тутмын хэрэглэдэг ер нь бол хийх эмгтээчүүдэд бол байгаа ах тийм. Ийм юу вэ? Хүнсний лак байна. За хүнсний лак. За дараа нь хоёр талаараа наалддаг ийм скотч мэдээж энэ хайч байна. За энүүгээр ямар төрлийн одоо шинэ жилийн гоёлын чимэглэл хийх талаар хуваалцъя. Энэ савны яг энэ доотлын энэ хэсгийг одоо яг ашиглах байгаа. Тэгэхээр энэ хэсгийг ашиглахын тулд ийм утга юм уу эсвэл ийм цаасны утгаар бас хийж болно. За тэгэнгүүтээ яг энэ хүрээнийхэн дээд хэсгийг харж агаад жоохон далидуу хэсгүүдийг ажиллаж байна. Жагаад өөрийнх нь дуртай өнгөө сонгоно. Дуртай өнгөө сонгоод энүүн дээр би болохоор юу зурах вэ гэхээр цас зурна. Хэрвээ заавал ийм юугаар хүнсний будгаар биш одоо өөр бусад палмастер ч юм уу тийм зүйлээр байж болно. Гэхдээ надад палмастер байхгүй болохоор би яг өөрийнх нь гард орох материал буюу хүнсний будгаар бодлуулж байгаа юм. Гэхдээ цас маань жоохон гоё зурагдахгүй байх магадлал бас өндөр шүү. Манай хэд айгу гой бичлэг хийгээд байсан. Тэгээд би бас тэднийг бас гүйцэж чадахгүй байх гэж бодож байна. За эхний ээлжинд бүрийн хийх хэсгийг дуусгуулаа. Дуусна. Энэ бүрийг бол яг энэ одоо павгор хэсэг байгаад яг энэ павгор энэ хэсгүүд дээр нь ингээд татаж өгнө гэсэн үг хаашаа. Айгу амархан. Тэгээ маш гоё зурдаг хүн байвал гоё зурх. Би бол зургандаа тийм бол сайн. За тэгвэл дараагийнхын өрөнгөөр бодож үзье. Дараагийнх нь энэ өнгөөр бодож үзье. Үлдэгдэл бас юм хуванцраа бас хаяггүйгээр ашиглахын тулд дээдлийн хэсгийг бас чимэглэе. Таад бас мэдэртэй хөвгүүдтэйгээ ч юм уу дүүнэртэйгээ ус усныхаа савыг хаяггүйгээр шинэ жилийн чимэглэл хийж болох нэ. Эсвэл бас YouTube-ээс хайгаад үзэх юм бол маш хөөрхөн ийм хуванцар савыг дахин ашигласан тийм юунууд байд юм бэлээ. Видеонууд. Тэгээ тиймэрхүү видеонуудыг бас үзээрэй. Айгуу гоё тийм бүтээл сэтгэлгээтэй
гоё видеонууд аягүй болсон байлээ. За энийг болохоор яаж чимэглэх вэ гэхээр би ингэж чимэглэсэн байгаа. Ингэж яг адилхан энэ юугаараа хумсны будагаараа. Гэхдээ хумсны будаг заавал хумсны будаг гэхгүйгээр одоо палмастераас байх боломжтой. Тэгээд мөн дээр болохоор аюул амархан ингээд цэд тавиал. Ерөнхийдөө чимэглэлүүд маань бэлэн боллоо. Тэгээд иймэрхүү чимэглэлүүд бол гарсан байгаа. Тэгээд ерөнхийдөө чимэглэлүүд маань ерөнхийдөө юм бэлэн боллоо. Тэгээд та бүхэн ч гэсэн гэртээ дүүнэртэйгээ юм уу эсвэл хүүхдүүдтэйгээс дагаж дуурайж хийгээрэй гэж уриалж байна. За баяртай.